2-р Тимот 1-р бүлэг. Бурхны хүслээр Христ Есүс доторх амийн амлалтын дагуу Христ Есүсийн элч болсон Паулаас миний хайрт хүүхэд болох Тимотод эцэг Бурхан ба бидний эзэн Христ Есүсээс нэгүсэл өршөөл ба амар тайван байх болтугай. Би залбирлаа чамайг үргэлж өдөр шөнөгүй санахдаа эцэг үүдийн ширээ цэвэр мөс чанараа өөрийн үйлчлдэг Бурханд талархан үлэмсэгчэн санахдаа би чамайг харж баяр баясгалангаар дүүргэсэн гэж тэмүүлж байна. Чамдгүй жинхэнэ нэвтрэлийг би санахдаа энэ нь анх чиний эмэг их дой их юуник нарт байсан бөгөөд одоо чамд байдаг гэж итгэдэг. Энэ шалтгааны улмаас миний гар тавигдсанаар чамд өгсөн Бурхны бэлгийг бадраахыг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын бус харин хүч, хайр ба бие захирах сүнсийг өгсөн. Тиймээс бидний эзнийг ичдэж түүний хоригдол надаас бүү ич. Харин Бурхны хүчээр сайн мэдээний төлөө надтай хамт зов. Тэр бидний ажил үйлсээ маань бус харин өөрийнхөө зорилго болон үн мөнхөөс Христ Есүсийн тул бидэнд сорилсон нэгүслийн дагуу аварч ариун дуулахаар дуудсан юм. Харин идүүгээр энэ нь бидний аврагч Христ Есүсийн үзэгснээр илчилжээ. Тэрээр бүхий хүчингүй болгож ам ба мөшгүй байдлыг сайн мэдээгээр гэрэлт авчирсан. Үүний төлөө би тохиолдож багшаасан юм. Энэхүү шалтгааны улмаас би мөн зовлож ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээр мэддэг. Тэр надад хариуцуулснаар тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна. Надаас сонссон ариун үгсийн жишээ Христ Есүс итгэх итгэл ба хайр дотор дүүрэн сах чамд хариуцуулсан сайн зүйлсийг бидний дотор оршдог ариун сүнсээр хамгаал. Аас дах бүх хүн надаас нүрээ буруулсныг чи мэдэн. Бидний донд бүгээр хэрмэгээ наргүй. Онесифорийн хэлт эзэн өршөөлөө сойгох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. Тэр ронт байхдаа намайг хичээнгүйлэн хайж олсон юм. Тэрээс өдрийг тэрээр эзнээс өршөөл авахыг эзэн түүн сойгох болтугай. Эдгээс тэр хичээн их үйлчилсэнийг чи сайн мэдэн. 2-р Тимот 2-р бүлэг. Иймд хүүхэд минь Христ Есүсгүй нэгүслэр зоригтой бай. Олон эгч нарын өмнө надаас сонссон зүйлсээ чи итгэмжтэй бусдад зааж чадвартай хүмүүс даатав. Христ Есүсийн сайн зэрэг адил надтай хамт зов. Ямар ч зэрэг татгалзтаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалтдаггүй. Дүрмийн дагуу барилдахгүй бол хинч итгэм авахгүй. Харин ихэд зүтгэсэн тариачин ихлээр урцаа хүртэх ёстой. Хэлж бүрийн эргцүүлэн бод эзэн чамд бүх зүйлээр ойлголтыг өгнө. Миний тохиолдол сайн мэдээний дагуу Давидын үр сад буюу үхэлсээс амьлуулагдсан Есүс Христийг сан. Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаач Бурхны үг хүлэгдээгүй. Иймээс Христ Есүс доторх авралыг мөн хатрын хамт авах сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг хилчинэ. Энэ бол итгэмжит үг. Хэрв бид түүнтэй хамт үгсэн бол түүнтэй хамт мөн амьдрна. Хэрв бид гэмжвэл түүнтэй хамт мөн хаашлна. Хэрв бид түүнийг үгүйсгвэл тэр ч бас биднийг үгүйсгэнэ. Бид итгэмжгүй байгаач тэр итгэмжит хിവэр байна. Учир нь тэр өөрийгөө үгүйсгэхгүй. Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг зөөрөлдөг ашиггүй үгсээр бүү тэмцэл хийнэ. Бурхны өмнө тэдэнд анхааруул.
Ичиж зүйлгүй ажилчин үнний үгийг зөв зарч гэж Бурхан өөрийгөө сайшаалхан харуулахыг хичээ. Харин бодолгүй болсон ярианаас зайлсхий. Учир нь ийм зүйлс хүмүүсийг итгэл сүлсгүй байдал руу улам хөдөлдөг юм. Тэдний үг хавдрах бөгөөд дондан хүмэнэ тэгээд мад байна. Тэд үннээс төрж амьд аль хэдийн болсон хэмээн замийнхан итгэхийг хүснэж байна. Тийм Бурханы суурин баг хөтлөшгүй ба эзэн өөрийнхнийгөө мэддэг. Эзний нэрийг дуудаж бүр зөв усаас зайлсхийсэн тамгатай. Том байшин зөвхөн арт мөнгөн төдийгүй мөн мод шавар сав суулгаж байдаг. Зарим нь хүсэлтийг, зарим нь жирийн хэрэглээнийг ийм хин өөрийгөө эдгээр зүйлсээс цэвэрлэн тэр хүндэтгэл зориулагдсан ариусгасан эзэнтэн хэрэгтэй бөгөөд алив сайн үйлс бэлтгэсэн сав байх болно. Залуу насны дур бүсгүйрээс цэвэр зүрхнээс эзний дуудагчдын хамт зүг байдал, итгэл, хайр ба амар тайвныг хүшиг. Харин мөнхөд утгагүй зөрчилдөөнүүд нь хэрүүл тэмцэл бий болгохыг бидэнд хатгаж, эзний бол хэрүүл тэмцэлд оролцох ёсгүй. Харин бүгдэд ээлдэг зөөлөн заах чадвартай хичээлтэй байж зөрчилдөөсийг төлөвлөнөөр сургамжил. Магадгүй Бурхан тэдэнд үнний мэдлэг хүргэх хэмжээг сойрхол тэр ухаан олж хүслээ үйлдүүлээ тэднийг олсон диаволын үнээс чөлөөлөх буйзаа.